тогтоолын тогтоох засгийн агуулгыг танилцуулъя. За нэгт нь шүүгдэгч халиа өгч чихмийн баасан сүрэнд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай орчруулсан буюу эрэг хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмт хэрэг үйлдэлсэн гэм буруутай тооцваа. За баасан сүрэнг 500 нийтдээ тэнцэх хэмжээний буюу 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэв. Эрэг хуулийн ерөнхий ангийн 5-3 дугаар зүйлийн 4 хэсэг заасныг баримтлан баасан сүрэнд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосов. Эрэг хуулийн ерөнхий ангийн 5-3 дугаар зүйлийн 5 хэсэг зааснаар шүүгдэгч баасан сүрэн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 11-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар соёл болохыг мэдгдэв. За баасан сүрэн дуус авсан засгийн шийдвэрлэх арга хэмжээг хүчин төлөвлөлтөөр хэвээр үргэлжлүүлв. Баасан сүрэн энэ хэргийн улмаас цагдаа оролдоогүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөө шүүгдэгчээс гаргуулах хэрэг шигээнээ шийдвэрлэх ажиллагааны зардал хохирогч мөнх наран гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дуржв. За хохирогч мөнх наран гэмт хэргийн улмаас учирсан хор өршөлтөй холбоотой зардлаа иргэнээрээ шүүх чанар шийдвэрлэх нэхэмжлэх хэрэгтэй болохыг дуржв. Шийдвэрлэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болохыг мэдгдэв. Тогтоолыг гардаж авсан хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давзалт гомдол гаргах, улсын ядлагч, дээд шатны прокурор эсэргүүцлэгч хэрэгтэй болохыг дуржв. Даргалах шүүгч болон шүүх хуралдаа хасав.